Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа худалдааны хилцээр мэдээж Евразийн тал бол бид нарыг ажиглагч гишүүнээр орооч гэсэн. Би бол одоохондоо бидэнд тийм бодол алгаа гэдгээ шулуухан хэлсэн. Бид бол худалдааныхаа хилцээрийг хийя. Худалдааны хилцээрийн явцад бол одоо та бүхэн яг бид ямар байдалтай байгаа юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Үхрийн мах бид нар экспортлох юм бол одоо 50% татвар авч байгаа. Одоо Оросын холбооны улс, Казахстан, Армен, Киргиз, Беларусь гэдэг энэ Евразийн эдийн засгийн холбоо руу бид нар үхрийн мах экспортлохоор 50% татвар авч байгаа. Хонь ямааны махнаас 15% татвар авч байгаа. Малын дайвар бүтээгдэхүүн гэж одоо нэрлэгддэг бүтээгдэхүүнээс 15% татвар авч байгаа. Хям зайдас нухш нас 20% хүртэл татвар авч байгаа. Гэх мэтлэн энэ татварууд бол яг манай бараа бүтээгдэхүүн одоо энэ Евразийн 200 сая хүнтэй зах зээл дээр өрсөлдөд бол асар өндөр татварын дарамтанд байгаа гэдгийг та нар харж байна. Энэ хувцсны оюмл хувцс гэхэд одоо жишээлбэл манай ноолуурын цамц ороход 15-аас 18% татвар төлөв. Манай ноолуурын цамц, ноолуурын полито, ноолуураар хийсэн одоо эдлийг бид нар Евраз руу Москва хотод худалдах, Астана хотод худалдах, тий? Мөн одоо киргизүүдэд зархад өнөөдөр бид нар 18, хүнжил малгай гэхэд 17% татвар төлж байгаа. Тэгээ эдгээрийг тэглэх тухай яриа хийж байгаа. Энэ татваруудыг тэглэе. Нэгэн хэлбэл монголчуудын үйлдвэрлэж чадж байгаа бараанууд дээр та бүхэн татвар тэглээч гэдэг энэ яриаг хийж шийдэж байгаагаар нэг онцлог байна. За нөгөө талдаа мэдээж хэрэг тэгвэл бид нар та нар руу зарж байгаа барааг тэглээч гэдэг асуудлыг тавиад энэ хилцээр оны өмнө зогссон гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Тэгээ бид бол энэ хүнсчдийн холбоо мөн одоо үндэсний үйлдвэрлэгчид одоо үндэсний үйлдвэрлэгчтэй тойрсон худалдааны компаниуд гэдэг ингээ ярилцлага хийхэр зэрэг хэд хэдэн зүйлийг та нар яагаад ч одоо зах зээл чөлөөлмөөргүй байна гэж. Тэрнээс хамгийн онцгой нь бол мэдээж олон удаагийн одоо Атрын аяны үр дүнд бий болсон нэг энэ тариалдаг ажил дээр одоо та бүхэн хамгаалалттай хэвээрээ үлдээгээч гэдэг ийм саналыг гаргасан. Тэгээ бид нар бол одоо нийт 400 мянга гаруй тонн улаан буудаа хэрэглэдэм байна. Зөөлөн хатуу гэж нийлээд. Тэгээ эндээс жил болгоны 30-аас 70 мянган тонныг Оросын холбооны улс, Казахстан гэдэг улсуудаас бид нар импортлт юм байна. Тэгэхээр Оросын Евразийн тал ямар асуудал тавьсан бэ гэхээр эннийхээ талыг нь ядаж 200 мянга хүртэл ковот өгөөч гэсэн. Бид нар бол энийг зөвшөөрөөгүй. Ер нь бол 50 мянган тонн дээр дунджаар тохирё. 50 мянган тонныг үлдсэн 350 мянгаар бид нар өөрснөө тарина гэдэг ийм зүйлийг бол шийдсэн гэдгээ та бүхэндээ хэлмээр. Мэдээж энэ нээж байгаа 50 мянга дээрээ бид нар тодорхой татвар бас авна гэж. Огт татваргүй болохгүй гэдэг ийм зүйлийг хэлж. За дараагийнх нь бол сүүн бүтээгдэхүүн байна. Сүүн бүтээгдэхүүн дээр бол бид нар татвараа одоо хэвээр хадгалах ийм байр суурийг сая зөвшөөрүүлж чадсан. За мөн одоо өндөг байгаа. Манайхны одоо нэмзэг манай лодо самбуу гишүүн бол хөргөгчөө айлын хөргөгчөнд одоо хүнсээ хадгалж байна гэж их хурл дээр бол айхтар шүүмжилсэн. Үнэхээр өндгөө бид нар гадны одоо улс орнуудад 100% хариуцуулах боломжгүй. Бас ялгаагүй 180 сая тонн 80 сая ширхэг өндгийг бид нар импортлт юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээрээ бид нар бол нэгэнд импортлж байгаа 180 сая ширхгийнхаа 90 саяд нь бол 15% биш 7.5% татвар оногдуулъя. Тэрнээс давсан 180 саяын квоттой тэрнээс давсан 90 дээрээ бид нар авдаг нөгөө 15% татвар авъя гэж ингэж хамгаалсан. Энийг бол өндөг үйлдвэрлэгчтэйгээ бид нар ярилцаж одоо ийм шийдэлд хүрсэн. Бас нэг асуудал байгаа нь бол энэ шар ариг цагаан арх байна. Яагаад энэ арх одоо пиавн дээр ийм өндөр байна уу гэхээр зэрэг энэ бол би одоо Евраз талдаа тайлбарлаж байгаа. Ер нь манайхан архитай тэмцээд их олон жил болж байгаа шүү дээ. Архи талдаа тэмцэе гэдэг. Тэгээ энэ бол эрүүл мэндийн асуудал. Миний одоо тэнд очиод тайлбарсан хамгийн одоо том тайлбар Евразийн тал хүлээн зөвшөөрсөн тайлбар бол илгэний авдраараа одоо Монгол нэгд орчлоо. Энэ бол одоо хоолны болоод бусад буруу дэглэмийн асуудал байгаа байх. Гэхдээ хамгийн их нөлөөтэй нь архи байна. Тийм учраас бол бид нар одоо архийг ингэж хамаагүй чөлөөлж болохгүй гэдэг ийм зүйлийг бол тавьсан. Тэгээ тэр хүрээнд бол та тэгтээ наад
аргумент чи аль талдаа бол нэг одоо байгаа 40% татвараа жоохон буулгая гэдэг ийм асуудал яригдсан. 40-оос 30% татвар бид нар авах. Өөрөөр хэлбэл орж ирж байгаа архинаас бид 30% татвар авах учраас дотоодын одоо үйлдвэрлэлтэй энэ бол өрсөлдөхгүй. Тэгэхээр бол бид нар хамаагүй юм гадны одоо согтууруулгундааны нөлөөнд бол орохгүй хамгаалт хийж чадсаа гэдгийг одоо та бүхэнд хэлэхэд одоо таатай байна. Тэгээд энэ эрдэс тус амтад жигнэмэг өрмөнцөр йогурт гурваа бол зөвшөөрүүлж чадаагүй. Тэгээд энэ дээрээ бол бид нар өрсөлдөөнөө илүү хийн, үндэсний үйлдвэрлэгчдээ илүү дэмжинэ. Яг энэ салбарууд дээр үйлдвэрлэл явж байгаа энэ хөнгөлөлт буюу татварын одоо чөлөөлт гэдэг нь гайлын татварын шүү дээ зөвхөн. Онцгой татвар бол онцгой татвартай бараан дээрээ бид нар онцгой татвар авах. За нөгөө талдаа бол баахан эрэг болт, тракторын сэлбэг хэрэгсэл, трактор эдэн гэд энэ бол манай дотоодын үйлдвэрлэлд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнүүдийн татварыг тэглэснээр бид нар арай илүү хямд үйлдвэрлэл явуулах боломж бол гарч ирж байна. Яг хуулиараа одоо жишээлбэл өнөөдөр хүртэл баримталж байгаа бидний одоо төсөв баталгаатай баталсан хууль бол үйлдвэрлэлийн салбарт орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний гайлын татварыг энэ жил бол тэглэсэн байна. Тийм учраас бол энэ дээр ялгаагүй өнөөдөр татвар тэгтээ орж ирж байгаа бараанууд нь цаашаага үргэлжлээд явна гэж ойлгох. Тэгэхээр бидний одоо хамгийн их хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл махныхаа экспортоос бид нар 500 сая доллар олъё гэж. Тэгэхээр одоо манай засгийн газар Евразийн комисстэй хамтраад юу хийх вэ гэвэл үнэхээр махны экспортыг хийх тэр боломжуудыг бүрдүүлэх. Гэрээ хэлцээр хийгээд мартаж болохгүй. Гэрээ хэлцээрийн үр дүнд жилийн одоо 4 удирал дамжаад Монголоос мах экспортод гардаг байх. Тэр нь өнөөдөр бол олигтой гарч чадахгүй байгаа нь бол хонь ямаа. Манай одоо энэ Евразийн зах зээл бол хонь ямаа хоёрыг бараг ялгадаг юм байна. А бид нар бол ялгадаг. А тэгвэл нийтийн ресторан нь бол яг жишээлбэл Оросын холбооны улсын ресторануудын 55% нь одоо Киргиз, Казак, Узбек хоолтой юм. А энэ хоолны газрууд бол битүү хонь ямааны мах хэрэглэдэг. Жирийн иргэдэн мэдэхгүй ч гэсэн яг хоолны газраа бол энийг хэрэглэдэг. Тийм учраас бол манайх энэ дээр ийм зах зээлээ бол нээж чадлаа. Энэ дээрээс одоо бид нар нөгөө эдийн засаг солонгоруулна гэж яриад байгаа юм 250 мянган малчныхаа орлогыг жоохон нэмэгдүүлэе гэж байгаа зорилт бол зөв яг энэ хэлцээрийн одоо гол зорилго байна. За нөгөө талдаа ноолуур байна. Ноолуур болоод оюмл эдлийн зах зээл бол хэдэн тэрбум доллароо манах гэдгийг Евразийн комисс хэлж байна. А энийг брэнд болгоод манай зах зээл рүү оруулж ирэхэд Евразийн комисс өөрөө ажлын хэсэг гараад бидэнтэй хамтраад хийя гэж. Монголын ноос өнөөдөр үнгүүцсэн. Та бүхэн мэдж байгаа. Арьс шир үнгүү болсон. Бид нар бол цоордог моордог гэдэг шалтгаан гэлдэг боловч үнэндээ тэрийгэ зардаг зах зээл байна. Зах зээл байхгүй учраас боловсруулдаг үйлдвэр байхгүй. Тийм учраас одоо энэ цагаан алт гээд баахан хөрөнгө зарна, баахан үйлдвэр барина, гарсан бүтээгдэхүүнээ бид нар нийлүүлж чаддаг тэр зах зээлийг сонгож байгаа шүү. А бид нар бол ямар тооцоо хийж байгаа вэ гэхээр зөвхөн ноолуурын бүтээгдэхүүн дээр бас адилхан 400-500 сая долларын нэмэн өртөг бий болох юм байна. Тийм зах зээл бий болох юм байна. Тэгээд зүгээр их том мөрөөдөл энэ тэрбум доллароос давсан худалдаа бол бид нар хийн. Хамгийн багадаа бид нар хүн шиг ажиллах юм бол 500 сая доллароос давсан худалдааг одоо экспортыг Евраз руу хийх болцоо бол бидэнд байна гэдэг тухай хэлцээр одоо Оросын холбооны улстай очихдоо хийсэн шүү. Одоо энийгээ бид нар байнгын орон дээр ярилцсан. Эх 7 хоног байнгын ороо дэмжих юм бол 6-7 сарын үед хэлцээр лүгөө орно. Хэлцээрийг бол их хурс хоёрхан батлна. Ийм л процесс явж байгаа. Манайхан зүгээр хойд хөрчтөө хийж болохгүй гэдэг ийм зүйл яваад. Бид бол одоо амиа бодох цаг болсон. Монгол улс бол одоо зөвхөн Монголын эрх ашигыг бодож хөдлөх ёстой гэдэг байр суурьтай байна. Тэгээ Монголын эрх ашиг гэж яг юу юм бэ гэхээр өнөөдөр дэлхийн ертөнц үнэхээр ойлгомжгүй болсон. Ойлгомжгүй байдлаараа яг ковидын үе шиг болчихлоо. Одоо ковид бол та бүхэн энэ графикийг харж байгаа. Энэ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын ойлгомжгүй төвшнийг тогтоодог судалгаа хийдэм байна. Персийн булангийн дайн чинь 90 оны сүүлээр дундуур болсон баг тийм. Тэгэхэд бол тийм байсан. Дараа нь 2000 онд Америкийн нэгдсэн улсад эдийн засгийн уналт болоход тийм болсон.
Иракийн дайн гарч SARS гарахад тийм болсон. Дараагийнх нь бол одоо энэ COVID-19. COVID-19 бол пунктын 50 хэдэн хувьд хүрсэн байсан. Энэ бол хэдэн он бэ гэвэл 2020 он. Ойлгомжгүй. Яавал болох вэ гэдэг нь ойлгох. Түүхэд ямар үнэтэй байх юм, хувьцаа ямар үнэтэй байх юм, эдийн засаг ямар байх юм, үн цэн ямар байх юм бүү мэд болсон. Ийм ойлгомжгүйг яг одоо бол 90 оноос хойшоогоо ингээд 35 жилийн хугацаанд дараагийн ойлгомжгүй үе дээр ирсэн. 25. Ийм ойлгомжгүй дэлхий яг одоо яг яах гээд байгаа юм бэ? Ямар бизнес явах юм бэ? Ямар юунд хөрөнгө оруулах юм бэ? Хиннийх нь эдийн засаг хэр өсөх вэ гэдэг энэ ийм ойлгомжгүй үед бол Монгол түмэн бол ойлгомжтой байгаад. Тэр ойлгомжтой байдал нь бол өөрснийхөө бараа бүтээгдэхүүнийг экспортлох чадaltaй байна. Ард түмнээ орлоготой байлгая. Монголын эдийн засгийн өсөлтийг хадгалъя. Нөгөөр хэлбэл ертөнц ойлгомжгүй байхад бид нар ойлгомжтой байя л гэж. Бидний юу ойлгомжтой байх вэ гэхээр энэ засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэе. Энэ дундаа 14 мега төслөө хийж дуусгах юм. Тэр эдийн засгийг бид нар нэг хүнд оногддог дотоодын нийт бүтээгдэхүүнээ $10,000 хүргье гэдэг ийм зорилт руу явж байгаа шүү.